Нэгэнт одоо ерөнхий сайдын бас өөрийнх нь хэлж байгаа зүйл дээр сонгодог парламентын асуудлыг нэлээдгүй ярьж байгаа. Энэ санал хураалт асуулга энэ төр бол нэлээд дэлгэрэнгүй нээлттэй ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Сонгогдсон тойргийнхаа иргэдтэй очиод уулзахдаа бид яаж саналаа өгсөн бэ гэдгээ ил тод ярьдаг ийм соёл сурмаар байна. Дандаа ордны хөшигний ард явдаг ийм ус төр хийдгээ болцгоё. Ерөнхий сайдын ахалсан засгийн газартай холбоотой зарим зүйлийг бас шүүмжлэмээр зүйлүүд зөндөө. Тухайлх юм бол эрүүл мэндийн салбар өнөөдөр ямар байдалтай болчиход байна. Би ерөнхий сайдад бодлогын олон баримт бичгүүдийг бас танд хэлж ярьж шүүмжлэлтэд хандаж байсан. Шударгаас тогтоох том үйлс нь эрүүл мэндийн салбарт лав тогтоогдог. Авилагчныг авилагчнаар солих, эрүүл мэндийн салбарын сан хөмрөг хоосорсон, эмч чимлэгийн ажилчид цалин хөлс хөрхөө болсон, кво тогтоодог, иргэд дэмжлэгтэр очиод эмчилгээ хийх боломжгүй болсон. Одоо таны засгийн газарт байгаа шадар сайд хүртэл хэлж шít. Дамын найвчтаас салаагүй цагт эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл болохгүй гэж үгэлж шít. Би өөрөө хүртэл одоо эмийн сонсголын ахалж ажиллаж, эрүүл мэндийн салбарын өвчнийг онцлоод, эмчлэх жорыг хилээд өгсөн шít. Тэгээ хэрэгжүүлсэн байхгүй. Энэ эрүүл мэндийн салбарт үнэхээр шударгаас тогтсон уу гэдэгт эргэлзэхэд хүргэж. Эрүүл хүн байж ээж Монгол улс маань хөгжинэ. 25 оны төсөв ярьж байгаа зарим нэг албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт дэмий хөрөнгө оруулалт хийж явах ерөн хэрэг байна уу гэдэг үг хэлж ирсэн шít. Таны кабинетэд ажиллаж байгаа зарим албан тушаалтнууд эрүүл хүн хөдөлмөр хийж ээж татвар бүрдүүлж Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа шүү дээ. Хэв нэг эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хэдэн цемент байшинд оруулж байна. Өр өгөөжгүй байна гэд хэв нэг хэлээ сууж ирсэн. Тийм учраас би бас одоо энэ сонгодог парламентын нэг үлгэрэл болоод санал хураалт нээлттэй байгаашаа би итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье.